Манчин ойрд Twitch дээр стрим хийгээд байгаа. Стримнээс хоцрохгүй байхыг хүсэх юм бол яг одоо Twitch дээр дагаарай. Линк description дээр байгаа. Twitch стримийн өндөр гэрлүүд. Тэгэл доошоо ингээл буугаал ундаа авахгүй байжсэн байхгүй. Тэгэл ингээл за энэ ингээл лайв юм авъя гэж байжсэн чинь цаа нэг юм хөдлөх шиг болохоор ингээ харсан чинь бэк 2 жом ингээ зүгээр ингээ явж идэг гэсэн. Мангар том зөө одоо баг энэс арай л жижиг. Энэ өдөртлөгнөөс. Тэгэл би ингээл шоконд ороод ингээл харсан чи цаашаа зүгээр ингээд хүнсээ зөвлөлдсөн гэрте орж идэг гэсэн тэр жом нь. Тэгэл би тэрийн нэтгүүдээс дахиж юм авах шүү дээ. Twitch стримийн өндөр гэрлүүд. Энд ихтэй аюу ингээд ингээл үйл суучих юм бэлээ гэрте. Тэгэл Twitch стримийн өндөр гэрлүүд. яг үндэ ялааны ялар. Хараал ид. Ялаагаа алснаа. Хөө цаацсан дуруугаа маж. Ингэж юм гэх маш. Ялаагаа алангуудаа ингээ энүүгээр нэр тим юм бах. Тим бах те. Хэн нуруугаа мажчих вэ? Ялаагаа алангууд энүүгээр заа мэдхгүй нэгттүүд угаасаа нуруу маждаг юм хийсэн бах. Twitch стримийн өндөр гэрлүүд. Яг үндэ энийг яага байлгаад байдаг вэхээр энэ ингээ ширээн дээр тавингууд ингээ хаяа энээсээ цочдөг байхгүй энэ аалцнаасаа. Тэгээд яг бодит байдал дээр аал зарах юм бол цочихгүй л гэж өөрийгөө сургуулж байгаа. Twitch стримийн өндөр гэрлүүд. Рекламын хийсэн газрынхаа юмыг харуулъя да те. Та бүхэн Galbis-ийг амталж үзсэн үү? Galbis-ийн талаар сэтгэлдлээ комент хэсэгт үлдээгч яг одоо уншицгаая. Амталж үзээгүй гинэ тэгвэл яг одоо амтал. Ийм артаас. Уг нь CU-д байгалах шиг гэсэн. Гэхдээ зарим CU-д байхгүй л. Twitch стримийн өндөр гэрлүүд. Анхны харийнхаа дүүхийг шөнө ярих хэрэгтэй зөө. Шөнийн just chatting дээр хэдүүлээ ярих хэрэгтэй зөө. Шөнийн just chatting дээр ярихын тулд би шөнө стрим, орой стрим хийн зөө. Та тэрийг алдахгүй тулд намайг follow хийх хэрэгтэй. Тэгээд утсан дээр notification асаа Twitch-ийн. Тэгээд анхны харийн түүхнээс эзэж хоцрохгүй эзэж ярьсан. Twitch стримийн өндөр гэрлүүд. За энийг үзтгэе 2016 оны 8 сар гэж штэ. Бас л нэг 2000 сабт байсан. Oh my god. Twitch стримийн өндөр гэрлүүд. Одоо энэ. Манайс нөр walk. Үгүй. Даагертай цогсон. Дахиад walk хийлээ. За даагер walk ядар. Цус нь ихсэлгүй. Нөөч кэрвэсээ дараад тал цуснаа очсон. Дахиад явсан нөөд тэхээс сар чигээ гүйсэн. Би төрсөн. За одоо энэ хайр би баахан тоглоом зөө. Одоо би наваар ингээд баах юм хийн ингээд баатар алаа вардмаар зоогоо. Тэгээд зэрлэгүүд нь хөөсөрлөө. За бүр кронотод зөксөн. Лайн ирээд амилж ирээд хекстэд тэгээд явсан нөгөөх нь баг бүтэн цустай арж идэг наасан. Oh my god, энэ бичлэгийн хайлайт би энэ хэсэгт нь дуртай. Twitch стримийн өндөр гэрлүүд. Сургалт давталгаанд явж ирсэн шүү дээ. Математикийн би ингээл янз янзын бодоол ингээл математикийн юм бодоолсон тэгэл ингээл математикаа бодоол ингээл идэгсэн. Тэгэл ээш болоод 1 сар үлдлээ 2 7 хоног үлдлээ. Тэгэл маа очоод яасан чинь ёо зүгээр амар янзын зөө амар олон хөрх охтод хороо ирснэс төр байдаг гэдгийг тухайн үед мэдэрчээсэн. Тэгсэн чинь нөгөө өчнөө сар бэлдсэн юмнуудаас нэг ч орж ирээгүй. Тэр төрлийн бодлого ерөөсөө орж ирээгүй. Зүгээр шал өөр юмнууд ороод ирсэн. Тэгээд миний давталганд явсан тэр бодлогоодыг бодож сурсан хэрэг гардгүй нас вэ. Twitch стримийн өндөр гэрлүүд. За тэгвэл ядаж ингээд хөгжилтэй юм интернетэд хий гээл тэгсэн чинь тухайн үед чинь нөгөө гарууд Vine хийдэг ингээл 6 секундын бичлэгнүүд байдаг шүү дээ. Ингээл ингэжсэн чинь хэрхэн яасан зүдаа тас гэл баахан болчдөг. Тэгээ Vine хийх гээл ингэсэн чинь миний Vine би хийж чадахгүйсэн. Миний Vine амар инээдгүйсэн. Twitch стримийн өндөр гэрлүүд. Манай анхны хайр энэ бичлэгийг бишээ энэ стримийг үзээгүй л хэлгүүдээ те. Монголд 3 сая хүн баг чинь 60 хүн үзчихсэн. 60 хүн миний тэр 3 саяас стримийг үзчихсэн чинь манай анхны хайр үзээ сууж ийн гэж тийм азгүй байхгүй л үттэй. Өндөр гэрлүүд. Гэтэ би одоо Instagram дээр дагдаг. Одоо өнөр өтгөн гэр бүлтэй сайхан амьдарч байгаа. Би тэгээд яагаад дагдгаа ойлгодгүй л дээ. Намайг бүр close-тэй хийцэн найз залуутайгаа үнсэлцэж байгаа сторигаа үзүүлдэг. Тэгээд би яагаад close-тэй нэгдгээс ойлгодгүй. Угаасаа хамгийн сайн найз нэм чинь одоо close-тэй байхгүй гэдээ яах вэ те хараал идэсэ те. Өндөр гэрлүүд. Йоо чойжо бол нэр үнэхээр Монголын хин гэх юм те. Чойжо бол Монголын чойжо шүү. I love you чойжо. Яагаад лайк дараагүй байдаг лээ. Байхгүй ярмэ хасан гэдгийг Өндөр гэрлүүд. subscribe дарахгүй
Энэ бамбруу шиж энэ пандагч аална шүү. Өндөр гэрлүүд. Пороо гэж хайгаад нэг айгүй хүүхдүүд үздэг юм байл та. Тэгээд нөгөөс энэ бичлэг 2,400,000 хандлттай энэ зөв. Угаас ойлгомжтой хүүхдүүд үздэг. Тэгсэн чи ямар бичлэг байгаа гэдэл харцгаа. кино тийм анда. За миний хүү ээжигээ хоол их оронд пороо үзчихье гэд. Аль нэг пороо энийг тавьчих гэд. Тэгээд ингээд өрөөнд нь ингээд зураг тавьж өгчээд ээж нь хоол эзчих хүүхд нь ингээд ийм юм үзэж очдаг. Өндөр гэрлүүд. Энд чат биш. Янз янзын болохгүй юм явуулчваа. Oh my god. Oh my god. Oh my god. Oh my god. Өндөр гэрлүүд. Бэнэ. Юуны зар 50-гүй дугаар андурсан байна. Зарын дагуу ярьж байна. Хэрн ямар зар гэсэн чинь хашааны банд зарна гэсэн үг гинэ. Бид банд зарах гайгүй л тээ. Өндөр гэрлүүд. Цагдаа зөө. Өндөр гэрлүүд. Зэч. Өндөр гэрлүүд. Одоо би танарт гэрлгүүгээр ямар новшин байдгийг харуулах бодож ертөнц. Маа энэ утран заяа. Бодож ертөнц гэрлгүүгээр ийм новшин заяа. Бат юу юм бэ? Нөтө тоггүй айл юм ааш юм. Гэрлүүд. Бүхэл бүтэн Twitch руу орж ирж байгаа гэдэг чинь л мөнгө өгч байгаа гэсэн үг шүү дээ. Оо, их муу. Subscriber миний subscriber-ийн дэ үнсээ. Гэрлүүд. Гадаадд наад чинь бүр ингээд юу болцсон бүр ингээд шоуны нэг хэлбэр болцсон. Логон боол бүгдэнтэй зодлолч шít. Тэр шиг хоорондоо зодтолдох хэрэгтэй байхгүй. Гэхдээ яг боксер ч юм уу. Яг нөл entertainment байх хэрэгтэй. Тийм болохоор стресс зодтолтыг гэж нэс. Гэрлүүд. Үүшэн орцны үүдэнд хаацлахаа байлаа ч. Гэрлүүд. Нэг найзаагаа миний Twitch руу урьж фоллоу хийлгээд 10% хөнгөлөлт идлээрээ. 10% юуны ч хөнгөлөлт идлүүлэх гээд байгаа юм тий.